За би бол яг зарим зохицуултууд бол байгаа. Гэхдээ Пунсалмаа гишүүний хэлж байгаагаар гэхдээ арилахгүй байна уу гэвэл арилахгүй байна. Уг нь бол хуулийн зохицуулт бий. За үүний тод жишээ бол сая 2026 оны төсвийг батлахад Улаан ногоон Лазар улсын хурал дээр 1.3 их найдын төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөр тавьсан. За үүний 300 гаруй тэрбумыг 2026 онд санхүүжүүлэхээр тавьсан. Тухайн үед үндэсний аудитын газраас бараг 400 орчим тэрбум төгрөгтөр нь энэ бол хэрэгжүүлэх боломжгүй байна. Төсвийн тухай хуулиа, нөгөө төсвийн бэлтгэлийг хангах ажлуудыг хийгдээгүй, өөрөөр хэлбэл энийг одоо төсвийн ерөнхийлөгч зарагч би сайд хүн байсан бол би бол айгаад тэрийг хэрэгжүүлж чадахгүй. Хэрвээ би тэрийг хэрэгжүүлэх юм бол би баг хэрэгт орох бах дараа нь. Яг бол аудитын газраас болохгүй шүү гэсэн юмыг санхүүжүүлэх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үүнээс үүдээд бидний аягүй сан бодох ёстой юм за хид юмнуудыг улсын хурал дээр хэрвээ тийм зарчмын зөрүүтэй санал гарвал яах юм? Төлбөл улсын хурал батлахгүй байна. Батлах юм бол баг яг үнийг хэлэхэд жинхэнэ нөгөө хууль зөрчсөн гээд одоо жинхэнэ одоо үндсэн хуулийн цэцээсэн ч байд юм акт гардаг юм уу яадан тийм арга хэмжээ авахгүй бол улсын хурал дээр 1.3 их найд нөгөө нэг тэтгэр мэтгэрийн чинь нэмэгдлийн хэмжээний мөнгийг аваачаад улс төрийн оноо цуглуулах га засгийн газар авч үлдэх гээд тухайн үедээ баахан шин төсөл хөтөлбөр тавьсан үнэн шүү дээ. Хоёр дахь асуудал нь болохоор бид нар жилийн төлөвлөгөө батлахдаа одоо нэг жилийн төлөвлөгөөний хэлцүүлэгч чуулганы уралдааныг даргалж ирсэн. Тэгэхэд гишүүд маш их санал гаргаад ерөөсөд яаж бодсон тэрүүнийг улсын хурлаар батлахад дараа жил засгийн газар яаж барахааргүй санхүүжүүлж чадхааргүй баахан юмнуудыг мөрөөдлийн чагсаалтаа батлуулцдаг. Тойрогтой зам тавин, сургууль барина, Камбрижийн сургууль барина, эмнэлэг барина гэд. Тэгээ тэр нь яг одоо ийшээ орчуул төсөвт тавигдчихна гэж боддог. Тэгээд жилийн төлгөөнд орлоо гэдэг нь төсөв тавигдна гэсэн үг шээ. Тэгэхээр нэг хэдэн юмнуудыг л хиймээр байгаа. Нэгдүгürt би сангийн яамнаас асуумаар байна. За та бүхэн жишээл яг 3 жилийн хугацаанд одоо жишээлбэл хэрэгжүүлэх ёстой гэдэг төсвийг нь хувааж тавина гэвэл яг тавьж чадж байгаа юу? Үүнийг бид нар төсвийн тухай хуулийн дээр хийж өгсөн, хизээ хийсэн бэлээ, яг тэгж тавьж чадж байгаа юу? Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал сая энэ төсвийн үеэр болсон хилцүүлэг дээр ийм их аудитын хувьд асуудалтай шүү гэдэг энэ олон том одоо хөрөнгө оруулалтуудыг төсөл хөтөлбөрүүдэд тавихад та бүхэн маань болно болохгүй гэдэг талаар энэ одоо улсын хурал дээр төсвийн байнгын хорон дээр энэ төр юу хэлжсэн үү? Яг бол дараа нь санхүүжүүлэх үрийг та нар хүлээн штэ. Сонгуулийн дарааш та нар санхүүжүүлэх байх. Миний бодлоор. Тэгэхээр энэ санхүүжүүлэх үргийг татвар төлөгчдийн мөнгөөр сада үүрч байгаа энэ төрийн байгууллагын хувьд үүн дээр нь та бүхэн маань хамгийн чухал зүйл нь тэр л дээ. Улс төрчдийн хэмжээ хязгааргүй улс төрийг төсвийн За сангийн яам 6 номер хариулъя. Булгамтай гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газрын дараа хөтлөж жаргал. Тэгэхээр сүүлийн 2016-аас 2025 онд бид нар 3,000 гаруй ер нь бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ нийт төслийн 43% нь бол ямар нэгэн байдлаар өртөг нэмэгдэж ашиглалтанд орсон. За 22 он болон 23 он дээр бид нар төсвийн хууль дээр бол энэ хөрөнгө оруулалттай холбоотой зохицуултуудыг нэлээд шаардлагуудыг тавьж өгсөн. 3 жил багтаан дуусах хэвээр. За манай ээж судалгаа гаруулна маш эртний зураг төсвөр төлөвлөхөөр өртөг нь одоо хүрэлцэхгүй байгаа асуудал байгаа учраас сүүлийн 2 жилийн зураг төсвтэй байна гэд. За 2024 оноос 23 оноос эхлээд бид нэр зохицуултын бодлого буюу нэг жилийн шинэ хөрөнгө оруулалтаа төвчдөг. Нэг жил нь одоо явж байгаа төслүүдээ өргөжлүүлэхийн бодлого явсан. За 26 оны хувьд бол өргөн барьсан шинэ төслийн тоог 149 төсөл маань батлагдахдаа 296 болж батлагдсан. 155-аар нэмэгдсэн. Эдгээр төслүүдийн өртөг бол бараг 2 их найдын өртөг байгаа. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад ерөөхдөө яг өртөг нэмэгдэх асуудал яаж төслүүдийг одоо хугацаанд нь дуусгах уу дээр бол энэ хэмнэлтийн үеийн 5 сарын 31 бас явж байгаа. Тэгэхээр аль болохоор энэ бэлтгэл ажил хангацсан хэрэгжих боломжтой төслүүд нь гэрээгээ игдээд амжаагүй бол хэмнэлтэнд ороод дараа жилийн төлөвлөлтөө сайжруулалт явах асуудал байгаа. За нэгэнт яг улсын хурлаар батлагдсан одоо хөрөнгө оруулалт бол хууль учраас бид нар хуулийн хүрээнд бол худалдаа хожлохоо гэрээнд хийгдэд явал санхүүжүүлээд явах үүрэг хүлээдэг. За яг энэ нэмэлт санхүүжилт дээр үүсэж байгаа асуудал дээр бол тусгаалсан хуулиар зохицуулсан мэргэжлийн байгууллагууд бол зураг төсвүүдээр одоо магадлал эксперт хийж байгаа. За энэ дээр нь бид нар давхар одоо сүүлийн 3 жил улсын хурлын тогтоол гаргаад үндэсний аудитын газар дахиад одоо хянаж магадлалсны дараа төсвийн төсөл тусгай явж байгаа. Булгамтай гишүүн тодруулъя.
За үүнтэй холбоотой нэг хэд асуудал байгаа юм төсвийн байнгын дарга. За барилгын хөгжлийн төв, зам гүүрийн хөгжлийн төв гэж бас байдаг те. Тэгээд одоо барилгын зам гүүрийн төсөв бүртгэгүүдийн төсөв бүртгийг за дээрэс нэмээд хэрвээ нэмэгдэх шаардлагатай бол тэрүүнийг нь хяндаг газар гэж би ойлгосон. За үүний дараагаар бид нар төсвийг дагаж тогтоол оруулаад үндэсний аудитын газар тэрүүн дээр нь давхар хяналт тавина гэдэг ийм хийж өгсөн. Тэгсэн энэ аудитын тухай хуулийн дээр ийм зохицуулт байхгүй юм байна. Төсвийн байнгын дарга. Тэгэхээр одоо үндэсний аудитын газар юу гэж хэлээд байна гэхээр улсын хурлын тогтоолоор биднэрт хэдэн их найдыг төсөв бүртгэхийн нэмж хянах манай хуулинд байхгүй, манай чиг үүрэгт байхгүй ийм даалгаврыг нэмж өгöd байна. Хуулинд байхгүй юм. Эсвэл үүнийг нэмж биднэрт тусгаж өгөөч. За тэгээд яг үнийг хэлэхэд одоо барилгын хөгжлийн төв, замгүүрийн хөгжлийн төв нь хянаад нэрээ нэмэгдэх ёстой юм байна гэдээ оруулж ирж байгаа юмыг аудитын газар бид нар бас ийм нарийн мэргэжлийн барилгын инженер, замын инженер байхгүй болохоор бид нар энийг